Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтэй уцаар ярьсан байна. За тэрээр тэдний хувьд пүрэв гарагт энэхүү уцаар ярих үйл ажиллагаагаа хийсэн. За тэдний ярилцсан гол асуудал нь Унгарт уулзах асуудлыг ярилцсан гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэлтэй дурдж байгаа юм. За Дональд Трампийн хувьд Украинтай холбоотой асуудал. За тэр дундаа Украины зүгээс Оросын холбооны улсын нутаг дэвсгэрийн гүн рүү цохилт өгөх зорилгоор Tomahawk нэртэй буужингуудыг авах юм сонирхолтой байгаа. За энэ асуудлыг бодож үзэж байгаа юм байна. За үүний зэрэгцээ Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй холбогдсон цаашид яриа хэлцээ өрнүүлэх боломжийг эрэлхийлж байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд Украины ерөнхийлөгч Зеленскийтэй баасан гарагт уулзгаар төлөвлөж байгаа. За энэхүү уулзалтын өмнө энэхүү хоёр тал холбогдож ярилцсан байна. За энэ асуудалтай холбогдуулан мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн гаргасан мэдээлэл дурдсанаар дайныг зогсоох зорилгоор Украин болон Оросын холбооны улсын хооронд шууд яриа хэлцээ хийхийг ийм уриалга гаргасан гэдгээ мэдгдсэн. За энэ бол цаашдаа Путиний зүгээс инхий яриа хэлцээрт илүү нухацтай хандах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. За энэ саналтай бол мөн Украины ерөнхийлөгч Зеленский санал нэгдэж байгаа. Нэм гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд Израиль руу очсон. За түүний хувьд энэ үеэрээ сэтгүүлчдэд мөн хандаж үг хэлсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд Украин дахь товтлогооныг зогсооход Путин шахалт үзүүлэхийн тулд Tomahawk-ын талаар бол ярилцахаар төлөвлөж байгаа гэдгийг сэтгүүлчид мэдгдсэн. За Газын зурвасад Израиль болон Хамасын хооронд гал зогсоох хэлцээр байгуулагдсан. За үүний дагуу Украин дахь дайныг эцэс болгоход анхаарлаа хандуулж байгаа. За энэ үеэрээ мөн бас Москватай яриа хэлцээ хийх. За яриа хэлцээний ард бол асуудлыг шийдэх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч мэдгдсэн. За Украин болон Газын зурвас дахь дайныг зогсоох нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд гол кампанит ажлынхаа мессеж болгож энэ тал дээр бол анхаарч ажиллагаа мэдэгдэж байсан. За түүний хувьд өмнөх ерөнхийлөгч Жо Байдны хэрэгжүүлж байсан бодлогыг бол шүүмжлэлтэй хандсан. За өөрөө цагаан ордны тэргүүн дахин басан тохиолдолд дайныг нин шуурхаа бол зогсооно гэдэг амлалтыг өгсөн. За одоогийн байдлаар Украинтай холбоотой дайн байлдааны үйл ажиллагаа зогсоогүй үргэлжилсэн хэвээр байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс бол жуулчлал хийхийг оролдож байгаа. За маш олон бас дэлхийн нийтэд тулгамдсан асуудал төр ч гэсэн өөрийн байр суурьаа илэрхийлж талуудыг эвдрүүлэн зуучлах асуудалд илүү их анхаарлаа хандуулж байгаа нь бол ажиглагдаж байгаа. За тийм учраас өөрийнх нь хэлснээр дэлхийн дахинд өрнсөн 8 дайныг зогсооход гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. За үүнийх нь нэг нь бол Украины дайн болох боломжтой гэж харж байгаа юм. За Дональд Трамп ерөнхийлөгчийн хувьд мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй яриа хэлцээ өрнүүлэх. За тэр дундаа Зеленскийтэй холбож жуулчлах ажил дээр бол илүү их хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдгдсэн. За мөн Газын зурвасад дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох эхний шатны хэлцээр байгуулагдсантай холбогдуулан өөрийн засаг захиргааны явуулж байгаа бодлогыг тун оновчтой бодлого бол явуулж байгаа гэдгийг харуулж байгаа юм. За мөн энэхүү Хамас болон Израилийн хоорондох дайн байлдааны үйл ажиллагааг зогсоосон явдал нь цаашдаа ч гэсэн Украины дайныг зогсоох боломжтой гэсэн шинэ итгэл найдварыг улс орнуудад төрүүлж байгаа юм. За мөн ойрын хугацаанд Путинийг ширээний ард суухгүй бол дарамт шахалтаа нэмэгдүүлнэ гэдгээ цагаан ордны тэргүүн мэдэгдэж байна. За Дональд Трампын ерөнхийлөгчийн хувьд лав гарагийн оройд цагаан ордны бүжгийн танхимтай холбогдуулан оройн зааг бол барьсан. За энэ үеэрээ Орос Украины талаар мэдэгдэхдээ ойрхон дорнодод болсон үйл явдлын улмаас өнөөдөр бид ахид зэвсгэл гаргах сонирхолтой байгаа нь харагдлаа гэж мэдгдсэн. За мөн энэ 7 хоногийн ихээр Иерусалимд Израилийн Кнесетийн чуулганд бол үг хэлсэн. За энэ үеэрээ Газд эврэл тогтоох явдал нь бол Израиль болон түүний ойрхон дорнод дох олон хөрш орнуудад бол чухал нөлөө үзүүлсэн. За үүнтэй адилхан Украины асуудал дээр бол дэвшил гарах боломжтой гэж мэдгдсэн. За мөн гадаад бодлогын 2 дахь тэргүүлэх чиглэл нь бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш Европт хамгийн том цэцэгт мөргөлдөөнийг зогсоох явдал гэдгээ маш тодорхой мэдэгдэж байгаа. За Дональд Трампын хувьд энэхүү Унгар улсад уулзах уулзалтыг зохион байгуулах сонирхолтой байгаагаа мэдэгдлээ. За Унгар улсын хувьд бол Оросын холбооны улстай нэлээд эерэг харилцаатай улс орнуудын тоонд тооцогддог. За мөн Европын холбооны гишүүн өөрөөр хэлбэл тус улсын байгаа байр суурь, за мөн газар зүйн байршил төв Европод оршдог энэхүү байдал зэрэг нь бол талуудын уулзалтыг зохион байгуулах тохиромжтой бас газар нутагт тооцогдож байгаа. За энэ утгаараа Унгар улсыг энэхүү сонгож яриа хэлцээ
өрнүүлж байгаа юм. За манай улсын хувьд бол дэлхийн одоо өрнөж байгаа үйл явдалд бол мөн жуулчлагчийн байр сууриар оролцохыг ирмэлцдэг. За зарим манай судлаачдын бас үзэж байгаагаар магадгүй Оросын холбооны улсын ерөнхийлөгч за мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтыг Монгол улсад зохион байгуулах боломжтой гэсэн ийм бас саналуудыг бол тавьж ирсэн. За тэгэхээр талууд ямар ч байсан бол нейтрал буюу төвийг сагсан ийм улсыг бол сонгож уулздаг. За үүний нэг жишээ нь бол Унгар улс болж байна. За манай улсын хувьд ч гэсэн дээрх асуудалд бол альва асуудал дундыг одоо барьсан ийм голч бодлоготой учраас энэ бол тохиромжтой ийм бас талуудыг уулзах боломжит газруудын тоонд орж байгаамаа.